Улсын хурлаас 36 дугаар тогтоолыг баталлаа. 5 жилийн хугацаанд 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэн 20 гаруй төрлийн байгууллагууд хамтарч ажиллана. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн. 36 дугаар тогтоолын хүрээнд төрийн байгууллага бүр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй. Энэхүү үүргүүдийг нь сануулж хамтдаа хүнсний хувьсгал хийхийг уриалан ерөнхийлөгчийн тамгын газрын хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны төлөөллүүд хамтран ажиллах 20 гаруй төрлийн байгууллагуудаар биечлэн очиж үр дүнтэй уулзалтууд хийлээ. Цаашид байгууллага тус бүр хүнсний хангамж аюулгүй байдлын асуудлыг анхааралд авч хариуцсан үүрэг даалгавраа хичээнгүйлэн гүйцэтгэнэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байна. Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн.